Монгол хэл бичиг. Би өнөөдрийн жижиг самбар дээр Монгол үгэн дотроо нэг үг бол заримдаа нэр үг болчих. Заримдаа бас үйл үгээр бас уншигдана. Ийм үгнүүд бол манай Монгол үгэн дотор харин байдаг. Би жишээ татay болоод нэг дүүл тийм ач хүү зэхүү гэж ярьдаг ба. Ач хүү хүнж одоо гэх мэт ярьдаг. Төл садны усаад ач нэр үг. Хоёрдугаарх нь ач. Энийг ачийг тэн дээр аччихаа. Тэрийг тийшээ буулгachгаа гэдэг. Энэ ач. Ийм энэ нэр үг энэ үйл үг. За хоёрдугаарх нь бэр энэ дээр. Бэр бэргэн миний хүү бэр гэж ярьдаг. Тэр үнтэй адилхан. Энэ чинь нэр үг. Нэр үг. Хоёрдугаар хөөж барь. Чи тэрний араас нь хөөж чи барь. Үйл үг. Одоо өөрөөр хэлбэл ач барь шийдэх татгацаа үйл үг болоо гэж. Тэгвэл гуравдугаар нь хөргөн, айлын хөргөн. Хүүхэн хөргөн гэж ярьдаг одоо. Хөргөн одоо ач гэн бэргэн гэн нэр үг. Хоёрдугаар бэлэг хөргөн одоо үйл үг болчих. За энийг юм тийш хөргөж өгнө. Чин бэлгэн тэнд хөргөө гэж. Хөргөн. За гуравдугаарх нь үсэг бичиг. Үсэг бичиг. Монгол үсэг гэж ярьдаг. За тэгвэл хоёрдугаарх нь бэйн өсөг. Өөдийн өсчлөө. Үйл болоо хүрч. Давшиж өсөг чигтэй адилхан өсөг. За хамгийн сүүлийн нь болохоор зураг. Би зурна. Хоёрдугаар утгаас зураг. Зураг ч одоо энэ зураг тэр тэн дээр зурж идэг юм. Ямар хамаатай. Тэрийг очиж ач, бай, хөргөн, өсөг, зураг гэдэг. Энэ хятад хэлж байдаг. Хаа гэж хэлдэг шүү дээ. Чумын өөрчлөлт таарж ирвэ. Энэ ч одоо муу зураг гэсэн утгатай. Иймээс манай Монгол үгэн дотор бол нэр үг болохоор бас тэр нь үйл үг болдог юм үг бол арин байт. Ингээд манай Монгол үгэн дотор одоо салаа утгатай үг байна, салбар утгатай үг нэг ярьдаг. Тэгвэл одоо ондоо утгатай. Өөрөөр энэ чинь нэр үг болоод үйл үг болоо хувирж байгаа чинь утга нь бүр хувирж ирнэ гэсэн. Иймээс бүр ондоо утга нь харж ирнэ. Ачаачхын ач хөгийн ач. За энэ бол бэр хөргөнээ бэр хөөж байх юм байна гэж байна. Өөрчлөлтийн талаас өгсүүлээд юм. Утга нь бүр хувирж. Иймээс энэ утга нь хувирж ирнэ гэсэн үг. Ондоо утгатай гэж хувирж ирнэ гэсэн үг. За би өнөөдөр ийм нэг дүүгээр манай Монгол үгэн дотор олон янз өөрчлөлттэй байд юм аа гэнэ дүгм тайлбарж ярьлаа. За та нар билээ авсан сонсонд баярлалаа. Баярлалаа.